За 250 тамирчин маань тулах бэлмэлээ. За хоёлоо үрэлт таарж ийн, хоёлоо зөв үрэлттэй. За нэг шилбэр рүү шалгаад өшөглөд үзэж ийн. Түр баярын зүйлс. Хоёр тамирчин маань ерөөдөө би нэгэ тандсан тийм байдалтай тоглолтыг үзрүүлж байна. Шилбэр нэлээд өвчтэй өшөглөхөд орлогыг хийж байна. Алтан шагааг бол их гоё мэдрээд тийм хамгаалаад нэг орж ирэхт нь бас зүрж ойдгаа шийдэж үзэж байна. За эхний 1 минут ерөнхийдөө би нэг тандсан байдалтайгаар өөргөлж хэлж байна. За хоёр тамирчин бас нэлийн судалгаа өндөртэй гарч ирсгээс юм уу гэж бас бодож байна. Биенийхээ тулааныг сайн судалсан. Тийм учраас төрүүлж юм яаж алдаа гаргахыг хүсэхгүй багшгүй. За яг энэ тахил зурлын өшгөлтөөс энэ давтсан энэ өшгөлтөн дээр нь мэдрээд гой зөрүүд үлдэн орчлоо. Эндээс унгаа харуулга хийж байна. За унгаагаад гой байрлалыг авсан боловч үргэлж босгоод ирлээ. За алтан шагааг үед бас барилдаа нэлээд сайтай энэ тамирчин байна. Барилдаа нэлээд сайтай өөрөөсөө идэвхтэй бас ингэж тулдаг тамирчин байна. За 4-2-ийн үед бол сэргээрээ бас гарын цохилт нэлээд өндөртэй байж магадгүй гэж. Ерөнхийдөө дайрсан тоглолт ирнэ гэдгийг мэдсэн учраас шилбэрийн өшгөлж удаашруулах ийм тактиктай гарч ирсэн харагдаж байна. За 4-2-ийн маань хөдөлгөөр араас ус нэлээд ингэж дохиот юм шиг ингэж сав зохиод байна. Энэ бас тактикийн нэг хэсэг гэж магадгүй ингэж савж хагаад доогоор орох ч юм уу, араас нь хөлөө өшгөх ч юм уу, тиймэрхүү тактиктай байж магадгүй. За алтан шагагийн маань хөдөлгөөр ерөнхийдөө юу их гэдэг юм бас тодорхой гадарлаад бас уншаад эхэллээ. Ерөнхийдөө хоёул бол реактив буюу яг нэгнийхээ хийсэн юм дээр зүрж ажиллах гэдэг байгаа. Ийм зүйл харагдаж байна. За алтан шагаа гидсэнд гоё зогч юм. Гидсэнд уурч улаан бас гоё хатгалаа. За харин алтан шагаа баруун хойноос бас хажуу цохилт байна бууж байна. За эргүүдээ сүүлийн 2 метр орсон маань тоглолт. Энэ төр тоглолтын итгэхээр нь тоглолтын хэмнэлэг удирдах байгаа талаас ерөнхийдөө хоёул ойролцоо тоглолтоо онцолж харж байна. За алтан шагагийн хувьд үрэлтөө солио зогсдоос хойноос өшгөх магадaltaй байдаг. Зэргээр нь үрэлтөө солонгууд нь за хоёр тамирчин яг урдаас зүрхэлцүүд бас сайхан зогсолтуудыг хийлээ. За 4-2 ингэж үрэлтөө сольж нь ер нь бас хойд төлөөс өчтөй мөшгөлт ирэх магадaltaй. Алтан шагааг бас гар дээр байгаа нь бас маш сайн. За 4-2-д ороод сүрж орж ирэнгүүт нь алтан шагааг зүрээд бас ухтуулсан цогт хийж байна. За 4-2-оос энэ өшгөлтөө гар буугаад байгаа нь бас тэрийг анхаарахгүй бол бас аюултай. Өдөөс нь зүрээд савчих юм бол бас эрүүндээ оногдоод унчих тийм магадлал байдаг учраас аль тамирчид маань гар маш дээр байх хэрэгтэй. За бас энэ алтан шагаа ер нь бол түр 2 бол алтан шагаар биерэн өшгөлж байгаа гарын болгож байгаа л малтын болгож байгаа толгоор нь өшгөлөх гэсэн нэг ийм тактиктай байжсан магадгүй байна. За өнөөдөр сүүлийн 10 секунд.
тэр өндөрлж байна. Хаштай ч маань тэрүүд ерөнхийдөө бас бивнийгаа тандсан ийм байдалтай тулаан өөрсөж өнгөрлөө бас хэд хэдэн өвчтэй тоглохны явуулга хийсэн. Ийм тулаан болж өнгөрч байна. Ийм нэг дөрөв болж өнгөрлөө. Бас амжилттай болсон зөвлөлтүүдийг харуулж байна. Энэ дөр бол хоёр танигч нь бас хэд хэдэн цогт ирсэн болж бас хоёулаас мэдэрч их гоё гаргасан байна. Ерөөдөө хамгаалтан дээр яваад хажууд шээ бие унгаагаад ингээд зорилтын хүчийг багасгаад 50% багасгах чинь гэсэн үг шүү дээ. Тэгээд ингээд зөрөөд явсан байна. За хоёр тамирчны маань хоёр дугаар эхэлж байна. За зөвлөгч нар юу гэж ярьсан? Ямар хөдөлгөөнтэй гарч ирсэн бас сонирхолтой байна. За алтан шагааны үед бас нэг жоохон өөрөө яваа тоглооч гэсэн зөвлөгөө авсан байж бас магадгүй харагдаж байна. За гизрээс хоёр шүлт ирлээ алтан шагаас. За энэ нэг 90 бухт нь онцсон шүү. За эндээс түнд байдалд орчлоо. Алтан шагаа юу. За түр хоёр бол яг байрлалаа ахиулаад ингээд зохиол явахын зөв эндээс. За алтан шагаа эндээс үндэж тороо ашиглаад үндэж босчих хэрэгтэй байна. Босч ирээд зүрж тэрж авах хэрэгтэй байна. Эндээс босхгүй бол их ашиггүй байдлаар нь үндийгээд өвдгөө гараад босоод ирэх хэрэгтэй байна. Тэгэл түр өөрөөр алт зүүн хажуугаар гоё онооч байна. За энэ яг эцэн дээр нь чэжин дээр нь хүлээд байгаад амьсгал хэцүү болоод эндээсээ ингэ дээрээс цоглолтууд явж байна. Түр өөрөөр энэ алтан шагаан дээр торноосоо жигээд босох хэрэгтэй байна эндээс. Торноос айз үгүй босох. За шууд гэж босч болохгүй айз. Ангиж харах хэрэгтэй. Маш сайн алтан шагаа яг ингэж харж байгаад одоо аюулгүй болсон үед. За түр өөрөө тэр дөрвөн чигээрээ жийж байгаагаас боломжлохгүй болоос өвдгийг хаашаа. За HyperXtend хоош нь бас нуглаад ингэж шөрөмсөө сонгаа ашиглах гэсэн. За алтан шагаа түр өөрөө тун ухаалгаар сүлийн барьж байгаад эргүүлээд хаж баталт нь гарчлаа. За энэ үеийг бол түр хоёр ил давуу тулаанаар бас өдөртөж явж байна. За түр хоёрын хувьд эндээс бол битүү хамгаалт авсан зөвлөө сайн ажиллаад өгөх хэрэгтэй. Ажиллаад өгөх юм бол бас идэвхтэй хамгаалт хийхгүй бол тоглолтыг зогсоох боломжтой шүү дээ. За алтан шагааны зүгээс эндээс баруун тал руугаа эргээд тэр хөлийн бариад босох хэрэгтэй байна. Ингээ зохиод байх юм бол ер нь бол тэмцээн дуусчих магадлал өндөр байгаа. За наашаа тэр баруун галаараа өвдөлдсөн байж байгаа баруун гараараа түр хоёрын баруун хөлийг тэврээд тэгээд босоод ирэх хэрэгтэй байна. Толгоо нугаад. За энэ байдлаар ингээ зохиодод байх юм бол ер нь бас алтан шагааны тулаан дуусах магадлал бас тун өндөр болоо авчлаа. За алтан шагааны эндээс босох хэрэгтэй байна. За эсрэгээрээ түр хоёрын хувьд даваа байрал авсан гэж тайвширч болохгүй. Яг цохилтуудаа явуулж хагаад бас дутуу гаргаж дуусгахын төлөө тоглох хэрэгтэй. За алтан шагааны ядчгүй торлуугаа шахаад өвдөглөөд босох хэрэгтэй байна. Юус ингэж хөвтөөд байх байвал энэ юусоо өөрөө ядарн эндээс хөл зохилтууд хойш. За бүр маунт аваад суудсан байна. За түр хоёр маш даваа байдал авсан. За энэ ернээс юу болоо Амара тайп буюу одоо ялгадлаа хүлээсэн юм уу гэж шаарлаа. Ер нь бол TKO буюу техникийн ил тав байдлаар ялт болж байна. За ер нь харж байгаа анханасаа
тактикаа нэг өөрчлөөд уршаа яг дайрж явж байгаад ингээд тактикийн алдаа гарч орж ирж байгаад задгааж орж иж байгаа зохиолж унаад ингэж ялагдаж байна. За тун сайхан бол улаан боллоо.